За өдрийн мэндэргээ. Би бас байнгын орон дээр хариулт авч чадаагүй асуултуудаа ахиж асуух гэж байгаамаа. За гурилын импортын татварыг тэглэж үр дүн гарсан. Яг өнөөдөр бол зах зээл дээр гурилын үн доктортой байх боломжийг бас бүрдүүлэхэд нөлөөлөл үзүүлсэн гэж харж байгаа. Гэтэл одоо 1 жилийн дараа ахаад импортын татвараа сэргээе гэдэг асуудлыг оруулж иж байна. Хөдөө аж ахуйн яамны энэ бодлого бол нэг жилийн настай юм бодлого болж хувирж байгаа. За 21-с 23 онд ямар хөө байсан бэ гэдэг талаар. 21-с 23 онд буудааны үн 1 тонн тутамд 26.4% өссөн байна. Гэтэл гурилын үн 1 тонн тутамд 52.3 төгрөгөөр өссөн байна. Энийг шудраг өрсөлдөөний газар, тухайн үеийн шудраг өрсөлдөөний газрынхан судлан үзээд үндэслэлгүй үн нэмжээ гэдэг асуудлыг гаргаж тавьсан. За тэгвэл 21-с 23 онд энэ компаниуд ямар дэмжлэг авсан юм бэ? 9 компани 38.8 тэрбум төгрөг 10.65%-тэй авснаас 7.65%-ийн засгийн газар дааж аж ахуйн нэгжүүд 3%-ийн хүлт төлсөн. Энэ татварын хүүнд татвар төлөгчдийн мөнгнөөс 293 тэрбум төгрөг зарцуулсан. 22 онд 8 аж ахуйн нэгжид 81.5 тэрбум төгрөгийн хөнгөлтэй зээл болгосон. Үндсэндээ 20-с 24 он хүртэл бол 209 тэрбум төгрөгийн хөнгөлтэй зээл болгосон байна. Хөнгөлт үзүүлсэн. Бүр зээлийн хүүгийн төлөлтийн үрдэл хариуцсан байгаа шүү дээ төр. Гэхдээ ийм байж хахад гурилын үн өссөөр байдаг. Энэ бодлогыг чи ямар бодлого гэх юм бэ? Тэгэхээр хөдөө аж ахуйн яамны гаргаж байгаа бодлого бол нэг монопол эдэн компани карманд орцсон байна гэж харагдахаар байгаа шүү. Тэгээ энийг та бүхэн хариулаарай. Би дормжлоод авах юм биш. Инкер гүшүүнэ. Би асуудал бүрийн эрхийнхээ өрөөнд асуулт танаас хариулт авах гэж байгаа. Та дундуур нь хэрэлдэх юм байх ч. Энэ асуудлууд дээр хариулт өгөөч. Дэмжээд л байгаа. Татвар төлөгчдийн мөнгнөөс хөнгөтэй зээл болгож байгаа зээлийнх нь хүүгийн төлж юм бүр. Ингээд дахиад гурилын үнэ өсөд байгаа асуудал. Ийм учраас бид нар гурилын импортын одоо татварыг тэглэх асуудлууд яасан. Одоо жилийн дараа ахаад энэ асуудлаа сэргээе гэж байгаа асуудал дээр яагаад ингэж байгаа талаар хариулт өгье. Бид нар учир шалтгаанаа тодорхойлж чадсан юм уу? Чадаагүй л байгаа яг үнэндээ. Мэдээж үндэсний үйлдвэрлэлүүдэд дэмжихгүй сөхрүүлчихье гэж байгаа нэг ч бодолтой гишүүн танхимд байхгүй гэж харж байгаа шүү. Хоёрдугаарт нь хүнсний аюулгүй байдлыг сайжруулах ёстой, үр дүн гаргах ёстойг хараад байгаа. Өнгөрсөн хугацаанд 200 одоо улсын хурлын даргын захирамжаар байгуулагдсан 59 дугаар захирамжаар байгуулагдсан ажлын хэсэг нэг судалгаа хийсэн байна л да. 241 дээжээс шинжилгээ хийгээд үзсэн чинь 80 дээж буюу 30 орчим хувь нь чанарын шаардлага хангахгүй юм одоо улаан буудаа байна гэдэг. Тэн дээр ямар арга хэмжээ авсан бид нар тэгээ яагаад арга хэмжээ аваагүй мөртлөө хүнсний аюулгүй байдлын тухай асуудлыг яриад болж байгаа юм уу? Энийг нь асуухангууд би харж үзээчгүй судалгаа нь юу судалгаа вэ яасан хийсэн гэдэг асуудал ярьж байгаа. За 3 дугаарт нь энэ салбар бол одоо бас төвийн бүсийн салбар болж хувирж байна л да. Манай бүрв дээр зэжигчүүн болж байхан дутуу мэдээлэлтэй байх шиг байна. Жижиг дунд үйлдвэрлэгчдийг дэмжих чиглэлээр 40 тэрбум төгрөг батлагдсан. 26 тэрбум нь төвийн бүсээр хуваарлагдаж байна. Гэхдээ бусад 5 бүс чинь тэнд жижиг дунд үйлдвэрлэх хүмүүс байхгүй юм уу? Тэнд нь Монгол Улсын засгийн газрын бодох хэрэгжихгүй юм уу? За хариулт өгье. Чаданбагийн энх 2 сайд хариулт өгье. Нэгдүгээр жижиг дунд үйлдвэрийн газрыг дэмжих. Бүх аймагт хүсэлж явуулсан 25-ны төсөв батлагтай жижиг дунд үйлдвэрийг дэмжээч. Баталсан их усүр дээр бид нар нэмэгдүүлж олгоно гэж. 21 аймагт явуулсан 10-аад аймаг тодорхой хэмжээний их усүр тавьсан. Зарим нь 150 сая төгрөг тавьсан, зарим нь 400 сая төгрөг тавьсан. Зарим нь 5 тэрбум төгрөг тавьсан. 5 тэрбум тавьсан газар бид нар 5 тэрбум нэмж өгсөн, 150 сая төгрөг тавьсан газар 150 сая нэмж өгсөн. Нөгөө дараа улсын их хурлаас сүүлийн 5 жил жижиг дунд үйлдвэрийг дэмжих чиглэлээр оруулсан нэг ч хөрөнгө оруулалт байхгүй. Бид байгаа нөөц хэмжээндээ
Энэ мөнгийг яавал үржүүлэх гэдэг зорилгоор орон нутагт та нар анхааруул бид анхаарья. Нэг нөгөө талаас жижиг дунд үйлдвэрлэл маань гол байгаа бүс нутаг тэнд энэ зорилго тэндэл илүү очиж байна. Тэр чи харьцаа тооны хэмжээнд байгаа шүү дээ. Зарим орон нутаг мөнгө тавиагүй гэсэн. Жижиг дунд үйлдвэрөө бид дэмжихгүй л гэсэн юм хариу гэсэн. Чанарын асуудал ярилээ 241-ийн дээж 30 гэж яриад байгаа. Ямар чанараа ярмаар байна? Цавуулга нь муу байсан юм уу? Шилэнцэр нь муу байсан юм уу? Яг юу нэм одоо эслэг нь муу байсан юм уу? Энд чинь тухайн ургац айл аж ахуйн нэгжээс шалтгаалаад энэ чинь өөр гарна шүү дээ. Эндээ тааруулаад энэ чинь дөрвөн ангиллаар үйлдвэрлэлийн болон тэжээд ингээ бүх спирт ингээ хуваагдаад таарсан зориултаараа л явдаг шүү дээ. Улаанбуудаа хаягддаггүй шүү дээ. Хамгийн доод чанарын үзүүлэлттэй тэжээд болол явна. Ямар чанар үзүүлэлт тэнцэхгүй байсан. Тэр нь шалтгаалаад дараагийн бүтээгдэхүүн болно. Тэр энийг одоо нийтэд энэ Монгол улсын тарьсан улаанбуудаа үйлдвэрлэсэн гурил одоо чанаргүй гэсэн маягаар ойлгуулах гээд байна. Тийм зүйл байхгүй. За, дэмжлэг авсан үйлдвэрүүд ажиллаа хийсэ. Швейцар, Туркийн технологиор иж бүрэн шинжлэгцээ. Эндгээр одоо хаанч бардам хэлнэ. Манай гурилын үйлдвэрийн бүтээгдэхүүн Оросын улбаны улсын гурилаас чанарын хувьд хол илүү. Тийм болохоор төрөл бүрийн одоо нарийн гурилын бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдээд байгаа нь энэ хоригтой холбоотойр зөвхөн дээд гурилын үн өсөд бус нь унж байгаа нь бас энтэй холбоотой. Импортыг бүгдийн тэглэчээ гэдэг бодлого манай яамны бодлого биш байсан. Сая тайлбарлалаа шүү дээ. Хохирлыг багасгахын тулд 25,000 тонныг л татваргүй оруулж ирээд энэ нөхцөл байдлыг зэгцэлье гэсэн. Их хурал дээр 100% бонтын хязгаарлалтгүй авна гэдэг шийдвэр гарсан. За, Дамбын Батлуу гүшүүн тодруулж сууя. Ингээд үндэслэлгүй нэмсэн гэдэг нь шударга өстөөний тухайн үеийн шударга өстөөний газрынхнаар шалгалтаар тогтоогдсон асуудал. Тэгээ дээрэс нь ингээд татвар төлөгчдийн мөнгнөөс хэдэн зуун тэрбумаар тэр байтугай хүүгийн нүртэл одоо татвар төлөгчдийн мөнгнөөс төлчихөөд гурилын үн өсөд байгаа бодлогыг хөдөө аж ахуйн салбарын бодлого гэж одоо бүгдөө яриа суухан зүв юм уу? Та энэ дээр нэг хариулаад өгөөч. Хоёрдугаарт нь 40 тэрбумын 26 тэрбум төвийн бүсийн 3 аймагт тавигджээ. За 3 аймаг чинь тэгээд 26 тэрбумыг бүгдээр гаргаж байгаа юм уу? Давхар. Ингээ 52 тэрбум хөрөнгөөр хийж байгаа юм уу? Бити үлгэр яриад байгаа сайдаа. Та бол одоо төвийн бүсийн хөдөө аж ахуйн сайд биш шүү. Монгол улсын засгийн газрын гишүүн Монгол улсын бүхэл аймаг таны энэ салбар байгаа тэр бүхэнтэй хүртээ хэмжтэй үйл ажиллагаа явуулах нь таны үүрэг шүү. Тэгээ ер нь бол тэгээд хүнс хөдөө аж ахуйн яамны энэ За, энэ хоёр сайд нэмэлт хариулт өгье. Монгол улсын хүн амын маань 70% энэ төвийн бүсэд нь байна. Нийт үйлдвэрлэл явуулж байгаа аж ахуйн нэгжүүдийн бараг 95% нь энэ бүсэд байна. Тэгэхээр энэ зориулт нь тэр зориулагдсан газараа л очино. Энэ төвийн бүс чинь газар тариалангийн үйлдвэрлэлийн 90% энд л явагдаж байна. Бодит байдал шүү дээ. Би тэгшдгэн хуваах болцоогүй шүү дээ. Энэ өөрөө яг үйлдвэрлэл дээр очих ёстой л зээл. Би их усрыг бэлдээд гаргаад өглөө байгаа их усрээ дандаа хөнгөлтэй зээлийн хүүгийн татаас болгоод өглөө арилжааны банкуд энэ зээлийн олголтыг хийгээд ингээд шалгаруулаад явагдаж байна. Газар дээр нь очиод танилцаж болно. Энд хэлэхэд төвийн бүс гэж яриад байна. Бид төвийн бүс дээр тулгуурлаж хөдөө аж ахуйгаа босгож ирнэ, хөнгөн үндэсний үйлдвэрээ босгож ирнэ. Өөр бидэнд энэ байгалийн нөөц байхгүй. Юм ургадаг, тарьдаг. За. Гэхдээ яг би бас одоо ерөнхийдөө засгийн газарт хэлээд байгаа энэ бүсүүдийн хөгжлийн бодлогыг бас энэ тэнцүү авч явахгүй бол энэ иргэдийн эрхийн томоохон зөрчлийн асуудал яригдэн шүү. Газар тариалан хөгжөөгөө бүсэд амьдарч байгаагаараа иргэд тохирч болохгүй учраас энэ хоёр сайд та бас энэ дээр бас гишүүдийн саналыг бас бодолцоорой, тийм ээ. Тэгэхгүй бол одоо бүсүүд тэр чигтээ хаягдаад байж болохгүй шүү дээ. Газар тариалангүй юм чинь гээд тэр чигтээ хаягдаад магадгүй айгүй бол мал аж ахуйгүй юм чинь гээд
хаягддаг хэлбэрлөө ерөөсөө явуулж болохгүй ш. Энэ бол бас асуудал үүсэх байх. За очротын ган бүтээ очрот гэх юм. Асуулт асууя. За өдрийн мэнд хүргье. Тэгээ одоо энэ манай Монгол төрийн бодлого галзуу хүний өдрийн тэмдэглэл шиг л явах юм да. Нэг жилийн өмнө оруулж ирсэн хуулаа өнөөдөр ингээд өөрчлөлтөө сууж идэг. Тухайн батлагдчихсан үзэл баримтлалын хүрээнд хуулийн үр дүн юу ямархан байсан хоёр сайдаа. Энийг таваас их сайхан тодорхой нэг тайлбарлах хэрэгтэй байна. Хоёр дахь юм бол энэ 4 жилийн хугацаанд 209 тэрбум төгрөгийг том аж ахуйн нэгжүүд төгсөн. Тэр аж ахуйн нэгжүүдтэйг уулзж байгаа юм уу? Ямар шалтгааны улмаас энэ үнийг өсгөхөд өөрөгдүүлээд байгаа. Тэгээ ер нь бодлогын шийдвэр гаргасан юм бол энийг нэг хэвээр нь үлдээгээд өшөө өрсөлдөх бодлогын ямар боломжууд байна гэдэг дээр өнсөдөө аж ахуй яам. Дээрээс нь сайд энэ дээр бас бодлогын төвшин судалгааны бичиг баримтууд хийсэн юм уу? Хийгээгүй юм. Одоогийн мөрдөж байгаа хуулийн дээр ш. Оросын зах зээл дээр дахиад өрсөлдөх өшөө ямар бодлогоор дэмжүүл үр дүн гарахаар гэдэг дээр судалгаа хийсэн юм уу? Ер нь манай энэ хүнсүдэ аж ахуй яамны хан бас нэг юм нэг төрийн бодлогоо барьж явахгүй бол нэг сайд очихоор дарганаар нь бүгд өөр болчдөг. Байгаад байдаг зан характер тухайн үеийн батлуулж байсан хуулийн үзэл баримтлал дээр ингээд өөр байр суурь илэрхийлээд байдаг нэг ийм хандлага яваад байдаг. Ер нь одоо энэ хүнсүдэ аж ахуйн салбар түрүүн зарим гишүүдийн хэлээд байгаа бас бодтой шүү дээ. Жижиг дунд үйлдвэрлэлийн салбар гэдэг түрүүн гишүүн асуухаар газар тариалангийн салбар гэдэг татаж оруулж ирээд тэгээ хэдэн ах сайд нар маань өөрийнхөө сонгогдсон бүсдээр тэр мөнгө авч хуваарлдаг энэ байдлаа одоо эзээ зогсох. Тэгээ зарим нэг юмыг үнэнгээр хэлмээр шүү дээ. Энэ шинэ оршоо одоо ингээл асуудалд орно шүү ингээ хоёр сайдаа. Яг энэ гурил шиг. Тухайн үед сонгуул зориулаад нэг юм хийцэн. Өнөөдөр үр дүнгээ бид нар ингээ бүгдээрээ хэлэлцэл сууж. Сонгуулийн хооронд төрийн бодлогыг өөрчилдөг ийм байж болохгүй байна. Ялангуяа энэ хүнсний салбар дээр, газар тариалан мал аж ахуйн салбар дээр, аж үйлдвэрийн салбар доктортой явж хөгжих хэрэгтэй. Тэгээ энийг бас нэг болмоор байдаг. Тэг хоёр сая сүүлийн үед одоо ингээд их хурл баталж өгсөн л гэдэг нэг яриад болсон. Мөнгө төгрөг байхгүй байна, их хурл баталж өгсөн тэрний хүрээнд л ажиллаад байна гэдэг. Гэхдээ та сайд бодлого боловсруулах ёстой. Хөрөнгө оруулалт татах ёстой. Гадна дотны байгууллагуудтай боломж болцоог нээх ёстой. Хуулийн төсөл дээр ажиллах ёстой. Одоо миний мэдхийл өнгөрсөн 12 сард тантай уулзч байгаа хуулийн төслөө удахгүй өргөн байрна гэсэн одоо хүртэл ингээд өргөн байраагүй л байдалтай байж байгаа. За хамгийн сүүл хэнд хариуцлага тооцох юм бэ? Зүгээр ингээ яриад өнгөрөөд байдаг бид нар цаашдаа ингээ явуудвал энэ улс өхөр өгчихгүй гэдэг нь бол харагдчих. Ямар нэгэн хүн энэ хуулийн төслийг өргөн барьсан, ямар нэгэн бодлогоор дэмжиж явсан, ийм алдаа оноотой байсан юм бол хэн хариуцлага тооцох? Хэнд тооцох? Хариуцлага тооцож дараагийн сайд нар, дараагийн дарга нар үр ашигтай ажлуудыг хийж үр дүнд хүрэхгүй бол хөл нэг юм нэг цаг хугацаа өнгөрөөсөн асуулт асуугаар амын тагалдаг хэдэн хариулттай. Үр дүнгээ л ярий. Энэ хуулийг батснараа ямар үр дүн гарсан бэ? Яагаад одоо өөрчлөх гээд байгаа юм бэ? Одоо энэ батлагт байгаа хуулийн дээрээ илүү дахиад дэмжиж энэ гадны зах зээлтэй өрсөлдөх боломжуудаа нээж өгөхгүй юм уу? Дотоодын хөрөнгө оруулагч нар, гадаадын хөрөнгө оруулагч нараа энэ мал аж ахуй газар тариалан салбар дээр нээж оруулж ирэхгүй юм уу? Зах зээлэд хэлэхгүй юм уу? Тэр ийм тодорхой асуултууд дээр энэ хоёр сайд багцлаад өнсөдөө аж ахуйн бас хариулчихэр. Тэгээд тодруулъя. За энэ хоёр сайд хариулт өгье. Засгийн газар улсын их хурлын баталсан бодлого, улсын их хурлын баталсан төсвийн хүрээндээ л үйл ажиллагаа явуулдаг. Жилийнхаа төсөв мөнгөний бодлогод орж ирдэг. Их хурл дэмжүүл тэр бодлого тусгал болоод төсөв болоод явдаг. За тэр хүрээнд ажил явж байгаа. Тэрнээс сайдын одоо сайн дурын уран сайхан гэж байх боломжгүй шүү дээ. Нэг хоршоодын асуудал, хөндлөө хоршоодын асуудал үндсэндээ нийт хоршоод зориулсан их усрын 90% нь орон нутаг. Төвийн бүсээс бусад газар л байгаа. Яг тэгвэл хаана мал аж ахуй байна, хаана хоршоо зохион байгуулалт тэнд л их уср нь очиж байгаа. Нөгөө талаас хоршооны асуудлыг шадар сайд амар сайхан хариуцдаг. Хоршоо хариуцсан үндэсний хороо байдаг. Тэр хүрээнд энэ зохион байгуулалт хэрэгжилтэд хангаа явж байгаа.
Энэ амжилттай явж байгаа. Малч нэгдэг хөдөлмөрөөр хоршдог болж байгаа. Шаардлагатай санхүү их усрээр маш хүчтэй дэмжиж байгаа. Энийн үр дүнд түүхэд бэлтгэл энэ ноос ноолор хайр ширний энэ цагаан алт болон бусад бодлого энэ дээр холбогдож орж ирж байгаа. Ингээд нэг цогц явуулах гэж л оролдож байгаа зүйл шүү дээ. За хуулиудыг бэлдээд үндсэндээ төр хүчээсэн ажлын хэсгүүд их хурлаас гарцсан ажиллаж байгаа. Тэр ажлын хэсэгтэйгээ бид хамтраад хуулийн төслүүд дээр ажиллаж байна. Гол одоо хуулийн удахгүй одоо хөдөө аж ахуйн ерөнхий хуулиас ахуулаад ер нь хөдөө аж ахуйг биднийг сайн ойлгоод авъя. Ер нь хөдөө аж ахуй манай одоо тулгуур салбар мөн үү? Уулуурхаагаас ангид эдийн засгийг босгоход хөдөө аж ахуй хөнгөн өдрийн салбарыг хэрхэн хөгжүүлж бодох юм гэдэг асуудлыг нэммээр оруулж ирж улсын хурлаараас бодлогын асуудлыг шийдүүлнэ. Доктортой адилханхын тулд Улаанбуудаа гурил дээр нөөцийн асуудал байгаа. Нөөц жил болгон 100 мянгаас доошгүй Улаанбуудаа худалдан авчиж стратеги нөөц бүрдүүлээд үн өссөн үед нөөцөөсөө гаргаж үн докторжуулдаг, үн хямдах үед нөөцөө зузаатгах гэдэг нэг ийм л бодлогыг хэрэгжүүлчихэд энэ газар тариалгын салбар ингээл чигдрээл хил амгүй явчихна. Тэр зохицуултыг үүрэг эрхийн энэ засгийн газарт хариуцсан яамд нөхцөлтэйгээ зохицуулаад явчихна шүү дээ. 300 мянган тонн үр тариа нийтдээ нэг багадаа 300 гаруй тэрбум төгрөгийн бүтээгдэхүүн байхгүй юу? Гэхдээ энийг хийхин тулд мянган тариаланч, олон мянган хүний хүч хөдөлмөр, олон бэлтгэн нийлүүлэгч оролцож шийдэг юм бүтээгдэхүүн салбар шүү дээ. Тэгээ 26 оны төсвийн бодлоготой нийцүүлээд бид нар оруулах бүх бодлого оруулж ирнэ. Энэ жижиг дундыг үнэхээр дэмжих хэрэгтэй байна. 4 эхний эдийн хүсэлт байна. Бидэнд их усэр байхгүй. Байгаагаа бид нар эргэн төлөлтөөр маниаурлаад ингээд нэг ийм хэмжээнд их усрыг хөшүүрэгдсэн маягаар нэмж чадж байгаа юм. Жижиг дундаа дэмжиж байгаа аймагуудад мөнгө нэмээд дэмжээд хамтраад хүчийг нэмж байгаа. Манай энэ хэрэгжүүлж байгаа бодлого мөн адилхан шүү дээ. Дандаа банкудад зээлийн хүүгийн татаас өгөөд мөнгө өсгөж байгаа. 10 тэрбумыг 100 болгож эдийн засагт оруулж байгаад бодлого шүү дээ. За хариулт тавлаа. Харин энэ 2 сайдын хөдөө аж ахуйг дэмжих бодлогыг бол их хурл сайн дэмжиж өгмөр байгаа. Одоо ялангуяа саяны хэлсэн тэр стратегийн нөөцөө бүрдүүлэх төсвийг 2 сайд одоо эх 7 хоногоос энэ төсвийн хүрээ хэлцээд эхлэх юм бэлээ. Асуудлаа дэвшүүлээд улсын хурлын гишүүдтэй сайхан ойлголт өгөөд дэмжүүлэх хэрэгтэй. Ер нь хөдөө аж ахуйн үйлдвэрлэлийг дэмжинэ гэдэг бол тодорхой хэмжээний хөнгөлөлттэй зээлтэй байж ижил хөдөө аж ахуйн үйлдвэрлэл аль ч улсын жишгээр босч ирэх боломжтой учраас улсын хурлч гэсэн энэ дээр бас онцгой анхаарч байна. Хөдөө аж ахуйн салбарын бодлогыг бас сайн дэмжиж өгөх зүйтэй гэсэн юм байр суурьтай бас байгаа. За Бадрахын найдлаа гişүүн асуулт асууя. За энэ гурлийн татварыг тэгэлснийг буцаан татвартаа болгож байгаа дэмжиж байгаа. Гэхдээ энэ дээр нэг ноцтой нэг зүйл байна. Аливаа татвар, гайлын татвар ч вэ, орлогын татвар ч